За бүгдээрээ сайн байцгаана уу? За амралт, аялал, зугаалга, за зуны зугаатай өдрүүд ер нь өндөрлөгт өгч явах шиг байна. За бүгдээрээ ажил, сургуульдаа одоо төвлөрч орох цаг нэлийн төхөөд байна. За энэ өдрүүдэд 8 дугаар сарын сүүлийн хоногудад одоо яг ямар энерги зөнгөлөх нь вэ? Юун дээр анхааруул зохилтой вэ гэсэн за ийм бичлэг хийх гэж байна. За энэ дээр нэг 3 хачин тавьсан байгаа. Хүн харахад их хачин л харагдчихэв тийм. Юун орооцолцооч юмнууд тавьсан гэж. За энэ маань сонголтонд ашиглах гэж байгаа шүү. За. Тэгээд өөр сонгох юм байхгүй мгүй яг хөзрүүдээрээ сонгуулж болно л доогоос ингээд тийм сонгуулж болно. Гэхдээ ийм сонголтууд тавьсны учир бас мэдээж байгаа. Нөгөө чулуугаал ярих гэж байгаа гэсэн үг шүү. За чулуу маань болохоор яг жаахан ингээд дөрүүлэтхий хитрхийг ялаагаад байгаа юм байна. За тэг бичлэг маань яг нөгөө байнга байдаг газараа биш одоо явуулын байдалтай хийж байгаа болохоор нэг жоохон техникийн шаардлага хангахгүй нөхцлүүд бас байгаад байна. За тэрийг минь ойлгож хүлээж аваарай. За тэгээд заавал харах албагүй гэдэг шиг сонсож болно тийм ээ. Зүгээр би бол өөрөө тархат уншлага янз бүр юм сонсохоор зүгээр сонсдог байхгүй тийм сонсдог. За тэгэхээр гих жишээний хөзрүүдийн сонголт хийж болно л доо тийм болно. Гэхдээ чулуу тайлбарлах гэдгийн учир бас байгаа. За ингээд сонголтын 3 чулуу. Сонголтын 3 чулуун дээр нэгдүгээрт энэ нөгөө нэг хөзөөний зүйлтнүүдийн бэлтцүүд яваад байгаа шүү. За тийм учраас зөвлөлт болж амжааг байгаа учраас энэ дээр одоо нөгөө төгжээ хийгээл зөвлөлт болох хэвээр л доо 50 центтэй зөвлөлт болох хэвээр. За гэтэл за тэр зөвлөлтний талаар ярих гэсэнгүү за энэ лабораторид гэдэг чулууны нэгдүгээр группийнхний сонголтонд ашиглах гэж байгаа юм аа. Лабораторид нь болохоор юм хөөх саарл өнгөтэй тэгээд хөөх шар ногоон өнгөөр туяардаг. Яг бодит өнгөнөөс айгуум. Энэ дээрээс гэрэл тосгоор их сонио харагдаад идэм байна. Бас л. За ингэхээр арай дээр харж байгаа гэрлийн тосгол нь багасаад ирэхээр. За энэ нэгдүгээр группийн сонголтын лабораторид буюу монголоор хувилгаан чулуу. Хувилгаан чулуу маань өөрөө өнгөөр хувирдаг хувьчраас хувилгаан гэдэг байгаа. Дээрээс нь бас давхар сүнслэг талын утга учир бэлэгдэл байдаг чулуу шүү тийм. За энэ ихний группийн. За хоёрдугаар группийн сонголтын чулуу болохоор ситрин. За энэ болохоор ийм шар гялалтсан гоё ер нь нэлийн үнэтэй чулуунд ордог шүү. Тийм яагаад гэвэл энэ эд баялагтай холбоотой чулуу байна. Тийм учраас ситрин чулуу. Энтлийн гэрлийг нь жоохон хааж иж ингэж үндсэн өнгө нь харагдах юм шиг үнэтэй. Гоё тунгалах шар чулуу байдаг байх шүү. За дараагийн сонголт 3 дугаар сонголт. Аквамарин. Яг ийм усан өнгөтэй, усан цэнхэр өнгөтэй. Аквамарин чулуу. За ингэж чулуу сонгуулаад байгаа нь бас учиртай. Энд нар чинь ордуудад хамааралтай, ээлтэй ордууд байгаа. Тийм учраас ийм 3 төрлийн өнөөдөр чулууны сонголт тавилаа. За та бүхэн минь хамгийн их татагдж байгаа энерги сонгоод за тэгээ бичлэгээ хүлээж аваарай. Тийм мэдээллийн чанартай нэг юм хэлэхэд нөгөө өмнөх бичлэг дээр яригдсан нөгөө цөөхөн хитгэн хөзөр маань ерөөсө баг өдөртөө дууссан тийм. Тийм учраас дараагийн ээлж эрэлт ихтэй байсан учраас дараагийн ээлжний хөзрүүдийг одоо захиалаад хүмүүст хүргэхээр шийдсэн байгаа. За тэр нь захиалцсан захиалга маань одоо нэг 7 хоног дотор лав иржнэ гэж бодож байна. Тэгэхээр хөзрийг нөгөө дэвсгэр тарууд хөзрийн дэвсгэр тэгээд хөзөр тэгээд нөгөө сет байгаа шүү дээ Монгол тайлбар. Энэ сетээр нь дахин авахыг хүссэн хүмүүс авч чадаагүй хүмүүс комментээр холбогдоод тийм захиалганд ороорой гэж хэлмээр байна. Тэгвэл тэгээд дорхноо дуусна юм байна лээ. За ингээд бичлэгэндээ орё. Өөрөөсөө сонгосон бичлэгээ сонгосон группээ хүлээж аваарай. За нэгдүгээр хувилгаан чулуу сонгосон хүн
группийнхныхаа уншлагыг нэгдүгээр группийнхныхаа уншлагыг. За хувилгаан чулууны талаар жоохон ярьж өгнө та хэдтэй. За энэ чулуу мань яг ямар утга бэлэгдэл учир чанцантай чулуу вэ гэхээр энэ маань болохоор хүний дотоодын хувирал зөн совин сайжрах мөн одоо дотоод мэдрэмж гэж нэг хүнд байгаа шүү дээ тийм. За тэрийг сайжруулах. За мөн шинэ эхлэлийг бэлэгддэг чулуу. Шинэ эхлэлийг. Одоо өнөөдөр одоо тийм өнгөрснөөс өөрөөр шинэ эхэлж байгаа бүр нэлээд ийм том өөрчлөлтийг илэрхийлдэг чулуу байхгүй юу? За энэ орд ер нь илүү зохицох ордууд нь болохоор яг ямар ордууд байдаг вэ гэдэг талаас нь яриад байгаа юм. За энэ болохоор загасны орд, хилэнц, мэлхий, хумах, ихэр. Яг ордны ээлжээр ярих юм бол энэ чулуу маань ийм ордуудад ээлтэй, илүү ивэлтэй чулуу байх нэ. За ямар хүрдэнд хамааралтай. Чулуу чи их сонирхолтой шүү дээ ерөөсөө. Тэр тусмаа дотоодын зүүн совин энэ дуу хоолойгоо сонсож мэдэрч сурах гэсэн хүмүүст бол яадаг вэ гэхээр энэ титэм хүрдэнд нөлөөлдөг. Crown chakra мөн 3 дахь мэлмээ нэгсэндээ 2 хүрдэнд нөлөөлдөг чулуу гэсэн үг. Энэ 2 хүрдэн нь өөрөө яг юуг хариуцдаг вэ гэхэл тэгэхээр титэм хүрд чинь өөрөө одоо дээрээс оройн энергиэрээ дамжуулж одоо хамгийн дээд энерги шүү дээ ерөөсөө хүний зүүн совин дотоод дуу хоолой та холбоотой. Энэ энергийг энэ хүрдийг идэвхжүүлж идэг гэсэн үг. За 2 дугаарт нь 3 дахь мэлмийн хүрдийг хэлээд байгаа байхгүй юу? 3 дахь мэлмийн. Яг зүүн совин дотоод дуу хоолойн дээр хөгжиж байгаа, бясалгал хийж байгаа, өөрийгөө нэг өөрчлөх гэж хичээж байгаа хүнд бол нэгсэндээ дэмжлэг болдог чулууг. Бэлгийн мэлмийн хүрдийг идэвхжүүлнэ гэсэн үг байхгүй юу? Өмнө титэм хүрдийг идэвхжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бүр зайлшгүй одоо жишээ нь над шиг ажил хийдэг хүн энийг хэрэглээд байж байгаа байхгүй юу? Би бүгжийн зүүцэн байна. Надад бас яг ийм зүйлт байгаа гэсэн үг. Гэх жишээгээр яг над шиг ажил хийдэг хүмүүст хэрэгтэй. За хийдгүү байсан ч гэсэн сая ордуудыг хэлж өгсөн тийм ээ. Тэгээ энэ нь ерөөсөө дотоодын хөгжил шүү. Хүнийг таних гэсэн биш, өөрийгөө таних гэсэн, өөрийнхөө дотоод руу харах гэсэн хүний илүү дэмждэг. Ийм утга учиртай чулууг сонгоч ээ. За тэгэхээр манайхан сонгосон чулуунд учир байгаа. Яагаад энэ чулуунд татагдав? Нэг бол таны орд таарж байгаа болохоор татагдсан байх сая хэлсэн. Хоёрдугаарт нь яагаад энэ чулуунд илүү татагдсан бэ гэдэг ярих гэхээр таны яг одоо дотроос чинь магадгүй их гүн гүнзгий ухаарал зарим хүмүүст илүү нөгөө бясалгал хийх ёстой болсон цаг үе. За тэгээд нэг эргэлзээ тэнэгэлзээгнээсээ гарах те. Тэг гих бүрчлэн өөрт чинь нэгсэндээ энэ цаг үедээ энэ чулууны энерги нэг бол хэрэгтэй байгаа, нэг бол та яг хөгжиж яваа өөрийгөө сонсох гэж хичээж яваа хүн гэсэн үг байхгүй юу? За тийм учраас энэ чулууг сонгосон байгаа тийм. За тэгэд өөрийнхөө зүүн совинд илүү итгэхийг хүсэж байгаа бол амьдралдаа энийг та өдөр тутамдаа хэрэглэх. За хэрв та ямар нэгэн амьдралын өөрчлөлтийн эхлэл дээр одоо бүр ингээд хүнд нэг ийм цаг үе ирдэ шүү дээ. Энэ хүртэл нэг ийм байсан. Одоо би шал өөрөөр амьдрна гэдэг нэг шинэ эхлэлийг нэг өөртөө дууддаг шүү дээ. За тийм үед. За тэгэл шинэ ажил, шинэ харилцаа, шинэ одоо нэг өөр мөч рүү одоо жишээ нь 10 жилийн оюутан хүүхэд сургуулийн хүүхэд байжсэн аа. Оюутан болж байгаа шинэ гараа. За дээд сургуулаа төгсөнгүүтээ ажлын гараан дээр гарч байгаа шинэ гараа. Тэгээд шинэ сайн сайхан бүхнийг бэлэгдээд байгаа байхгүй юу? Гэх жишээгээр шинэ эхлэлүүдэд ашиглаж болно энэ чулууны энергийг. За зарим үед хүн төөрөлддөг. За төөрөлдөхдөө яг яадаг вэ гэхээр би яг юу хүсэж байгаа юм? Би яг юу хиймээр байгаа юм гэдэг. Асуултанд тий гарц гаргалгаагаа олохгүй нэг ингээд нэг өөрийгөө алдсан явдаг штэ хүн. Төөрцөн. Тийм үед одоо нэгсэнд өдөр тутмын хэрэглээндээ зүгээд хэрэглээд явж хаад зөв зам гарц гаргалгаагч нь олоход чиглүүлдэг гэсэн үг байгаа даа.
За тэгэхээр хувилгаан чулуу ийм л их эд шидтэй чулуу. Нөгөө байгалийн чулууны энергийг өөртөө ашигтай байдлаар ашиглаж сурцгаая гэж миний нөгөө нэг өмнөх хөвчлэг дээр ярьсан шүү дээ. Тийм болохоор манайхан ийм чулуу сонгож. За тэгэхээр ер нь бол та хэрв төөрцөн, бодилцсон шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа бол чиний хариулт бол өөрийн чин дотор талд аль хэзээний байгаа, уул нь бол байгаа аахгүй. Гэтэл тэрийг сонсож ойлгох зөн совин мэдрэмж гэдэг юм чинь жоохон алдагдаад байгаа гэж болно гэсэн үг шүү. За чулууныхаа тайлбараар үндсэндээ ингэсгээд өндөрлөе. За яриад байвал чулуун дээр ярих юм маш их бий. Гэхдээ өнөөдөр чулууны тухай ярих гаагүй. Сонгосон чулууч нэм утга учиртай. Та магадгүй жоохон төөрөлдөд байгаа хаа. Төөрөлдөж байгаа шалтгаан нь өөрийнхөө дотоодын зүүн сон дуу хоолойг сонсож чадахгүй байгаа байх шүү гэж хэлэх гээд байгаа. Яг л ийм төрлийн энергийг сонгосон байна. Нэг хэсэг бол хүмүүс нь болохоор угаасаа зүүн сон дуу хоолойгоо сонсоод тэгээд хөгжиж яваа хүмүүс сонгосон болов уу гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За одоо үндсэн уншлаганд оръё. За юу гэж хэлэх гэж юм гэхээр 8 дугаар сарын сүүлийн энерги. Ямар энерги зөнхөлж байна вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг дээр үзрүүдэд татаад явъя. За 1-р группийн хувилгаан чулууг сонгосон хүмүүст маань ямар энерги зөнхөлж байна вэ? 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд ямар үйл явдал, ямар энерги зөнхлөх вэ? За телевиз ямар их цайрж байна яах вэ? Энэ гэрлийг унтраачаар бүр хачин болно доо. Ингэж л гоё болох юм байна. За окей. За ямар үйл явдал. За. Нэг группийг олон хүмүүс сонгодог учраас 3 группт ингэж хуваарлцж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэгээд тэр бол хүн болгоны үг болгоно таарна гэж бол байхгүй. Гэхдээ энэ дээр яг юу орж ирж байна гэхээр зарим нэг хэсэг бүлэг улсууд яг ажил, төрлөл, сургууль, соёл, хамт олонтой холбоотой санаа зовнил байна. Тийм санаа зовнил. Миний талаар юу гэж байгаа бол тэд нар миний талаар одоо юу гэж бодож байгаа бол яах бол гэсэн ер нь хүмүүсийн хов живтэй холбоотой даалдуур намайг юу гэж ярьж байгаа бол гэсэн нэг юм хов живтэй холбоотой аягүй санаа зовнил байгаад байна энд. Гэтэл бас энд одоо нэг ажил сургууль хамгийн юм ингээд одоо цугларч байгаатай холбоотой байх. Гэтэл энд эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр хоёулаа гарч ирж байгаа байхгүй. Энэ бас их сонирхолтой гайхалтай юм хэлэх гээд байх шиг байна. Тэгээ энэ яг юу хэлэх гээд байгааг жоохон эндээс жоохон дэлгэрүүлээд аваадах юм. За 8 дугаар сарын сүүлийн өдрүүдийн зөнхлөх энерги. Эднэр маань юу хэлэх гээд байна? Take action гэнэ. Гэтэл нь юу гэж байгаа вэ гэхээр үйл хөдлөл авахыг хүлээ гэж юм. За дараагийнх нь abundance, forgiveness. За. Окей, эдгээр юу хэлж байна вэ гэдгийг ярив. Та эдийг маань өдөр 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд яарж өгүүлдэл хийх хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Яарж өгүүлдэл хийх хэрэггүй. Энэ дээр эрэгтэй эмэгтэй хүн хоёр гарч ирсэн дээр энэ яг юу хэлэх гээд байна гэдээ асуухаар магадгүй эмэгтэйчүүд ирчүүдийн талаар. За юу. Та
та жишээ нь найз залуугийнхаа талаар эмэгтэй үзэж байна. Эрэгтэй үзжэл найз бүсгүйхээ талаар жоохон нэг уучлах чадахгүй энерги байгаа байхгүй юу? Өршөөж чадахгүй. Тэгээ магадгүй за салъя, за болий, за тэгье ингээ гэдэг нэг шийдвэрийг хэлэх гээд тэгээд намайг тэд юу гэж бодож тэд юу гэж ойлгож байгаа бол гэдэг юм санаа зовнил байгаад байгаа юм байна. А гэтэл хөзрийн хөлж байгаа юм юу хэлж ийн гэхээр нөгөө яарч үйлдэл хийгээд хэрэггүй түр хүлээжээ гэдэг. Тэр нөгөө яарвал даарна гэдгийг хэлэх гээд байна л да 8 дугаар сарын сүүлээр. Түр зур хүлээцтэй хандчих юм бол өршөөж уучлаад чи хэрэг өөрийгөө буруутай за хаашд би ингээ буруутай болчлаа ингээд энэ харьцаа дуусчих шиг байна маа нэгэд өөрөө дуусгах гээд яараад санаа чин зовоод ингээд байгаа бол үгүй тийх шаардлагагүй. Удахгүй ойлголцсон. Forgiveness гэдэг чинь өршөөл уучлалт гэсэн үг. Ярилцаа ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд удахгүй ойлголцсноо гэдэг. Тэгэхээр өөрийнхөө зүгээс яарч үйлдэл хийгээд хэрэггүй гэж л үзүүлээд байна. Тэр хүмүүс юу гэж бодох, юу гэж ярих, хоорондоо юу гэж цуглараад ховж базах энэ бол нэг тийм асуудал биш, чухал биш гэдэг байхгүй юу? Чи энд болохоор айгүй ач холбогдол өгөөд өөрөө чамд бүх юм бүрхэг санагдаад, хэцүү санагдаад жоохон яараад өөрөө үйлдэл хийчих гэдэг. Тэгэхээр жоохон хүлээчихэл гэж хэлээд дээ шүү хөзөр бол тий. Жоохон хүлээч. Яарад хэрэггүй жоохон хүлээ гэж хэлж шүү цаа. За энэ гэрэл рүү гаргаж ирэхгүй л тийм байна. Тал нь орсон байна. Окей. За энэ энерги ер нь тэгээд өөр тараа төзрүүдээс жоохон дэлгэрэнгүй аваадах юм. За энэ харьцаа, энэ санаа зовж байгаа энэ байдал, энэ абанданс яг юу хэлэх гээд байна. Энэ бас эд баялгийг илэрхийлж байгаа шүү дээ. Боли сали тгий. За гэхээр эд баялаг өөрөө нэг одоо нөгөө үйлдэл хийж хаар эд баялагын тал дээр өөрийнхөө замыг хаачих болов эсвэл одоо ингээд өршөөж уучлах чадахгүй болов гэсэн яг л нэг юм хүн хоорондын харьцаан дээр айгүй тийм санаа зовцсон. Тэр нь бас эд баялагтай ч холбоотой уучлах уу уучлахгүй юу тач холбоотой юм гаргаж ирээд байна л да. За энэ абанданс гэсэн энэ яг юу хэлж байгааг нэг жоохон сонирхол татаад байгаа учраас энийг хараад байна тийм. Энэ юу илэрхийлээд байна? Хэрүүл маргаан зөрчилдөө үн. За. Хүсэл биелэх. Зөв. За ойлголоо. За юу гэж ийн гэхээр яста түрүүний хэлдэг товчхондоо яаруул даарна гэдгийг хэлж байна. Энэ эд баялаг маргаан юутай холбоотой хэрүүл маргаан үүсгээд бол хэрэггүй. Алс ирээдүгөө бодоод хүслээ биелүүлэхийн тулд одоо бол үйлдэл хийх цаг нь биш ээ гэж хэлээд байгаа байхгүй юу? Манайхан тийм за нэг уучлах чадахгүй тэгэхгүй ингэхгүй харьцаад ингээд нэг жоохон энэ эрэгтэй эмэгтэй хоёр гэр бүлийн улсууд эсвэл найз охин найз залуу юу мэдэхгүй. За энэ улсууд яг л нэг гэхдээ гэр бүлийн улсуудын энерги орж ирж байна л да давмгай. Энэ дээр шийдвэрээ гаргаж чадахгүй. Одоо үйлдэл хийчихвэл яах бол одоо л тэхгүй бол одоо ингээд нэг өөр цаг хугацаа байхгүй би тэрийг өршөхгүй уучлахгүй гэсэн нэг иймэрхүү энергинүүд байгаад байгаа бол та хэдэд маань нэг ухаанаа урдаа бариад уураа хойш нь барьж иж хүслээ биелүүлэх юм яриад байна л да. Тийм. За тэгвэл энэ take action wait гэсэн энэ цаг хугацаа хизээ хэлээд байгаа бол хизээ ингэж болох юм яг ямар үйлдэл процессын дараа ингэж тэр үйлдэл хийх цаг нь ярих юм бэ гэж яри. Нэгдүгээр, хоёрдугаар forgiveness бас юу хэлэх гээд байгаа. Эхлээд энийг шалгая. Тийм forgiveness. Өршөөл уучлалын тухай яриад байгаа байхгүй юу? Энэ юу хэлэх гээд байгаа.
За манайхан ер нь эмэгтэйчүүд голдоо байгаа юм байна дөө. Тэгээд нөгөө хүн нөгөө гомдчихдээ штэ. Өстө чамайг тэгнэ гэж сонсонгүй магадгүй араар тавилт. Тэ? Нэг тиймэрхүү энерги л юм шиг байна доо ер нь. Тэгэнгүүт та нар минь яарад за би нэг иймэрхүү үйлдэлийг хүлээж зөвшөөртөөсөн ш төвчиж бол чадахгүй. Болио солъя гэдэг гэхээр за нэг үед байлгтай холбоотой хүний л амьдрал юм чинь. Тэ? Ингээ гарчвал надад юу болддог болч гэдэг юм уу? Эсвэл энэ одоо нөгөө зарим хүмүүсийн хувьд магадгүй ажлын нөхцөл байдалж байж болно шүү дээ. Тэгэхдээ энэ дэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарч ирээд байгааг би онцгойлон гэр бүл гэж яриад байна шүү. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд юу вэ гэхээр ажлаасаа гарч болно. Ажлаасаа сольжиж болно. Энэ олон хүмүүсийн хэрүүл маргаан нэг юм одоо ингээд нэг маргаан ч явах үедээ хараар нь дандаа далдуур ярьж байдаг өөрийг чинь санаа зовоож булан чахаж байгаа юм шиг нэг юм энерги дунд нь байгаад байх гэхээр ингээд дандаа зөрчилтөө байгаад байдаг нэг юм байгаад байгаа байхгүй юу. Гэтэл чи энэ дээрээс ахиж би тисэж тавьчих чадахгүй юм байна. Гарыгээд амар хурдан шийдвэр гаргах гэхээр магадгүй чиний мөнгө санхүү орлого авах хэвээр юм авч чадахгүй байх болов гэдэг юм санаа зовсон юм санаа зовно л байгаад байна. Нэгдүгээр сонголт, хоёрдугаарх нь түрүүний хэлдэг гэр бүлтэй холбоотой. Тэгээд энэ өршөөл уучлал дээр дэлгэрэнгүй ингээд харахаар прогенис дээр дэлгэрэнгүй харахаар юу харагдаж байна гэхээр чи нэгсэн тоо өршөөснөөр уулан заяа өршөөж чадвал нөгөө нэг чамд чи заавал ингэж орхиж явах, нуруу харуулах хэрэггүй гэдэг байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө алдаагүй хүн гэж байхгүй гэдэг шиг чамд илүү олон боломжууд магадгүй нөгөө нэг муухайгаар ярих юм болоод юу байгаа байхгүй юу? Нэг алдаан дээр нь дөрүүлүүд атхандаа хийж авна гэдэг шиг юм байгаа байхгүй юу? Чи нуруу гомдоод нуруу харуулад явж болно. Тэгвэл магадгүй чиний яг одоогийн санаа зовлон шиг надад мөнгө төгрөг ид баялаг санхүү ийм тайм юм маань. Үнэхээр магадгүй чиний хүслээр болохгүй байж магадгүй. Харин чи уучлж өршөөснөрөө тэнд үлдснээрээ чамд олон боломжууд эргээд нөгөө чамайг гомдооцсон байгаа хүний бүр ингээд жинхэнэ сэтгэлийг таних боломж чамд гарч ирнэ гэдэг байхгүй. Тэр хүн чинь чамд нэгсэндээ хайргуудтай биш, сэтгэлгүйтэй биш, нөгөө алдаа гаргадаг хүн гэж байхгүй гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр нь чи нөгөө нэг орхиж явах уу, уучлж өршөөгөөд эргээд ард нь нөгөө үнцэнтэй, өстө нөгөө боломж сонголтоор дүүрэн нөхцөл байдалтай үлдэх үү гэдэг нэг ийм л юм яригадаад байна. За хосуудын харьцан дээр шүү заяа. За түрүүний дээр ажил хамт олонд нэг юм болон шахагдж байгаа юм шиг санаа зовсон нэг энэ мэдрэмж болохоор энд ирээдүй харагдаад байгаа байхгүй юу? Хүмүүс төр зургийн л ингэж идэг штэ жишээ нь. Юм болгоны нэг хүн дээр хүлээж авахгүй бас байж болохоор байна. Яагаад гэвэл энд ирээдүй харагдаад байгааг хэлээд байгаа шүү. Тэгээ энийг жоохон хараадах юм. Дахиад 2 3 үзэр дэлгөө те. Нөгөө чадахгүй усууд олноороо байж хүнийг болон чахдаг штэ. Чадaltaй хүнийг ер нь нэг тэр энергийг ойлгох хэрэгтэй. Чи болохоор нэг өөрөө хэрэг ажил дээр иймэрхүү нөхцөл байдалд орсон байгаа бол санаа зовох юм байхгүй. Наа чи төр зүрийн юм байгаа байхгүй юу? Эсвэл тэнд нөгөө би хөзрөө ингэж алдчих байхыг бодоход айгүй тийм замбраагүй байдал чи тэгсэж төвчгээргүй юм шиг чамайг зурх шалхлуулсан нэг иймэрхүү онцгой нөхцөл байдал байгаад байгаа бол тэр ерөөсөө төр зүрийн замбраагүй байдал гэж хэлэх гээд байх шиг байна. Тийм. Одоо энийг тэгээд чамайг үйлдэл хийхэд төр хүлээчээ гэдэг байгаа байхгүй. Өө би дискгүй мэн гарлаа орлоо гэж шин тэгж байгаа болов шүү. Тийм хүзэр яг юу хэлж ийм гэхээр чи шийдвэр гаргаснаар
бүх юмыг айгүй амархан дуусгаж болно. Бүр асуудалгүй амар хурдан дуусгаж болно. Ганц өргөдлөг бол гар үсэг зураад ингээд дуусаал авах л юм. Ажил дээр нөхцөл байдал дээр. Бүх юм ийм амархан дуусна гэж байгаа юм. Чиний шийдвэрээр. Тэгээд хөзрийн зөвлөгөөг одоо сонсоод байна. Хөзөр юу зөвлөх вэ? Хөзөр юу зөвлөх вэ? Яасан дээр гэж зөвлөх вэ? За хөзрийн зөвлөгөө болохоор ингэж юм дөө. Та магадгүй өстой нэг 20-тоо шартаа хүн баг. Ингэж байна гэж байхгүйгээ шийдсэн шиг шийдээд үйлдэл авдаг хүн шиг байна те. Ер нь хувь хүний чинь энерги нь тэгж орж ирээд байна. А түүнээс ш нөгөө твцсний эцэст ар дээр нь бол тэгтээ энэ хайр дурлалын харьцааг хэлээгүй шүү. Ажлын төрөлд нэг юм болон шахагдсан юм шиг нэг жоохон сонин байгаад байгаа хүмүүсийг хэлж байгаа шүү заяа. Энэ талын хүмүүсийг бол зөвхөн яагаад гэвэл чи өөрөө энэ нөхцөл байдлыг даван туулаад ард нь гарах гэхээр амар стресстэй хүн байгаад байгаа байхгүй. Одоо ч гэсэн стрессж байгаа учраас энэ дээр шийдвэр гаргах гэдэг байгаа. А тэгэхээр чиний хувьд бол магадгүй нөгөө нэг өөрийгөө мэдэрсэн шинэ эхлэлэн чамд бол илүү байхаа гэж хэлж байгаа. Илүү гэж хэлж байна. Чи нэг юм ихтэйсээ төвчээд ард нь гараад дараа нь бацах төрлийн юм бол яг ажил дээр бол хэцүү юм шиг байна. Тийм учраас магадгүй ингэ санаа зовж энэ өрсөлдөөн зөрчилдөөн чиний хүслээр болохгүй байгаа энэ нөхцөл байдал эднэр нь өөрөө чамайг стресстүүлж мэдхээр юм байна. Бараг шүн 50 унтаж чадхааргүй. Тэгэхээр хөзрийн зөвлөгөө болохоор чиний хувьд бол бараг нөгөө тэрийг тэсэж твчиж чадахгүй болохоор яг аюулсан дээрээ гэж зөв сонголтоо сонгох нь зөв бахаа гэж хэлж байгаа юм байна. За ингээ 1-р группийнхны үндсэн зөнгөлөх энерги ийм байла. 8-р сарын сүүлийн өдрүүдэд. За тэгээд асуудал тодорхойгүй тэр нэг шийдвэрээ гаргаж чадахгүй үнэхээр эргэлзээд нэг иймэрхүү хэцүү байдалд ороод байгаа бол тэгээд ер нь тэгээ хувийн уншлага хамгийн зөв нь байдаг шүү л гэж хэлж байна. Тэгвэл эн чинь нийтийн уншлага шүү дээ. Нэг группыг дор хаяж 2-3 мянган хүн үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ганцхан чам зориулсан юм шиг байна гэж бас байхгүй л дээ. За тэгэхээр шийдвэрээ гаргаж чадахгүй бол манайхан хувилгаан ч бол үзүү за. Энд дэр ч бас хэцүүдэд байна шүү дээ. Нөхцөл байдалтай нэг дотоодын зүүн совинг энэ чулууг сонгосон нь учиртай юм байна гэж би ойлголоо. Яагаад гэвэл манайхан зарим нь энд яарч үйлдэл хийж яарч шийдвэрээ гаргах гал энэ нэг хосын харилцаа байлаа ихэд хурдхан шиг дуусгах гал ингээд яарад байгаа нэг юм. Эн чин дотоодын зөнг сонсохгүй байгаагийн илэрхийлэл шүү ер нь бол тийм. За чинийг удаа уучлалчаад арт нь бол өстой ингээд өстой юу хааштай одоо юу гэх юм эзэн суунштай гэдэг нэг дотоодын зүүн совинчин хэлээд тахад магтгүй тэрийг сонсч чадахгүй байгаад байна гэсэн үг. За энэ дээр ч гэсэн тийм хүн ер нь өөрөөсөө холдоод байдаг байхгүй юу? Тийм болохоор ингээд нэг өөртөө ихтгэлгүй болж болон шахуулдаг нэг ийм үйлдэлүүд чинь ер нь бас өөртөө ихтгэлгүй байгаа байдлаас болдог шүү манайхан. Өөртөө ихтгэлгүй байгаа байдал нь болохоор яг юутай холбогдож байна? Юунаас ядаж чулууны энергийг хэрэглэе л гэж хэлмээр байна тийм. Тэгээ би яг одоо бол та нарт чулуу зарах гээд байгаа ч юм уу байхгүй. Нэг ганц удаа лайв хийгээд хэдхэн чулуу танилцуулаад ингэсэн чинь хурд орхно ингээ угаасаа хүн чинь нэг ойлгоцгүй байдаг болохоор л хэрэгэлдэг юм байна шүү дээ. Ойлгоцтой болчхоор баг нэр хүн болгон л хэрэглэе гэхээр тэг нэг цөөхөн хэдхэн чулуу бас л байхгүй болсон тийм. Тэгээ дараа нь бүр үнэхээр чанартай бас сайн зэрэглэлийн хүнд зөв сайхан энерги өгөх тийм чулуунуудын лайв хийн. Тийм тэр үед дэгийг тарот гэсэн миний Facebook пэйж хуудсыг дагаад тэгээ байж байгаараа тэгэхээр би гоё чулуунуудаар лайвууд хийнэ гэсэн үг. Тэр үед нөөцөндөө хэрэгтэй авна үз. За ингээд 1-р группийнхны уншлага өндөрлөе. Баахан олон юм нуршчих шиг боллоо. Тэгээ одоо бас л дахиад хөдөө гараад явна. Тэгээ тэрнээс өмнө амжиж ганц бичлэг хотод байгаа дээр хийж гинэ гэсэн үг.
Одоо тэгэл одоо энэ байгальд гарч ирч хүч энерги сэргээж аршин усанд орох гэл одоо намрын цагт чинь гоё энергийн сэргэлт авах өчнөө олон аргууд байна штэ. Гоё байгалийн жимс идэх те ууланд гарах аршаанд орох гэд жоохон тийм тал руугаа өөрийгөө жоохон тий ирч хүч энерги сэргээхээр нутаг ус руугаа явах гэж байна. За ингээд сайхан уншлах сонссонд баярлалаа. За 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд нь тэгээ юу сонсон хүсэл нь биелэх болтугай. За 2 дугаар группийн уншлага. За цитрин гэдэг энэ гоё чулууг сонгосон хүмүүстэй. Цитрин чулууны талаар жоохон гоё тайлбар, ойлголт. За та хэд минь яагаад энэ чулууг сонгох болов? Тийм ээ? Нэг бол ордных нь ээл ивэл байна уу? Эсвэл энэ цаг үеийнх нь одоо та хэд минь тий? Ерөөсө учиргүй юм гэж байдгүй гэдэгт бол би итгэдэг. За тийм болохоор та хэд минь энерги одоо яг ямар байх нь вэ? Гэт энэ чулууны тайлбар тий? Одоо холбож тэгээ чулууны талаар мэдлэг өгөнгөө бас ингэ ярих гэж бодож байна. За цитрин чулуу маань амжилт заяа. Элбэг дэлбэг байдал. Элбэг дэлбэг байдал. Ерөөсөл эзэнтэй мөнгө санхуг дуудаж идэг. Амжилтыг элбэг дэлбэг байдлыг мөнгө санхуг дуудаж идэг чулуу. Тэгээд өөртөө итгэх байдал одоо бүтээлч байдал айгүй нэмэгддэг гэсэн үг энэ чулуу. Ерөөсөл товчхондоо ярихаар мөнгөний чулуу гэж хэлдэг байхгүй юу? Мөнгөний чулуу. Цитрин чулуу ч мөнгөний чулуу. Дөөрөөс нь хямдхан чулуу биш. Гэж эд баялаг дуудаж байгаа юм чи яаж хямдхан байх вэ тийм ээ? За ийм их учир жанцантай чулуу сонгож манайхан. За 2 дугаарт нь энэ нь болохоор яг ямар ордныханд илүү ээлтэй эвэлтэй байдаг вэ гэхээр хоньны орд, арслангийн орд, номын орд, ихрийн орд. За жинлүүрт эдгээр ордуудад одоо тийм бүтээлч байдлыг нэмэгдүүлж өгөхөд айгуу гоё энерги өгдөг чулуу гэсэн үг. Орднуудын ээл ивэл зохицол нь болохоор саяхан хэлсэн дурдсан ордуудад илүү их ээл ивэлтэй байх нэ гэсэн үг. За энэ чулуу өөрөө яг ямар одоо хүрдийг дэмжиж ийгдэг вэ гэхээр чулуунууд их гайхамшигтай байгаа. Яг яадаг вэ гэхээр бид нар зүгээр л чулуул гэж хардаг, чулуул гэж хардаг. Гэтэл эн чинь өөрөө байгалийн бүтээл учраас хүн өөрөө бас байгалийн бүтээл. Гэтэл чулуу болгон хүний ордуудад нөлөөлөхөөс хамаарахаас гадна одоо 7 хүрд байна шүү дээ. Хүрдүүдэд бас тэтгэж идэг байгаа байхгүй. За сая нэг жишээ 1-р группийн дээр хувилгаан чулуу сонгосон. Тэр нь болсон чинь 3 дахь мэлмийн хүрд тэтэн хүрдийг тэтгэж чулуу байх жишээ нэ. Тэр хүрдүүдийн энергийн урсгалыг одоо сайлжруулж идэг чулуу байх жишээ нэ. Гэтэл энэ маань осон ч яаж юм? Амжилт, эд баялаг, мөнгө санхүүч нь ямар хүрдэнд хамааралтай байдаг вэхээр наран сүлжээ хүрдэнд хамааралтай байдаг. Амжилттай байх, ажилтай байх, мөнгөтэй, санхүүтэй, дайчин, зоримог байх энэ төр ч ерөөсө наран сүлжээ хүрд одоо нэгсэндээ хаагдсан тэнд одоо асуудал үүссэн хүн бол яадаг вэхээр ямар ч ажиллах эрч хүчгүй, ямар ч ажиллах сонирхолгүй, за байлаа гэхэд ажиллаа гэхэд яадаг вэ гэхээр нөгөө ажиллаад мөнгө олж орлого орж ирдэггүй. Тэгээд орж ирсэн ч гэсэн бүр ингээд яалчгүй ингээд бүр урсаад гарчдаг нэг болсод үт тогтохгүй. Тэр чинь яг юунтай холбоотой? Хүрдтэй холбоотой шүү дээ ерөөсөө. За гэтэл дотроо өчнөө олон юм бодоол төлөвлөөл яриад байдаг хэрнээ дотроо өөртөө бол сталаад өчнөө яриад идэх хэрнээ дуу хоолойгоо ил гаргаад ярьж чаддгүй болсоо жишээ нь яаж вэ? Хоолон хүрдэн хаалттай болсод байдаг байхгүй юу? Гэх жишээгээр учиртай байхгүй юм бүхэн учиртай. Чулуу бүхэн ээлтэй. Тийм. Хүрд болгон өөрийн гэсэн үүрэгтэй. За ийм байгаад байгаа шүү. За тэгэхээр манайхан одоо энийг яагаад сонгосон учир тайлбар бас байгаа л ах тий. Магадгүй зарим хүмүүс шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа. Тэгэхээр мөнгө эд баялаг наран сүлжээ хүрдэн хайгуу гоё ингээд нөгөө одоо итгэвхтэй байна гэсэн үг.
За тийм болохоор магадгүй энэ чулуунд татагдсан байж болно. Нэг бол. Хоёрдугаарт түрүүний хэлсэн ээлтэй ордууд хэрв чи тохирж байгаа бол бас холбоотой хамааралтай учраас л хүн энийг татгаж байгаа. Энэ гялгар шар өнгөтэй болохоор биш байгаа аахгүй юу? Ер нь бол бүх юм энергийн хууль байдаг учраас. Илүү хурц тод өнгөтэй болохоор татагдсан юм ерөөсөө биш байдаг байхгүй юу? За, зарим хүмүүс илүү их мөнгө санхүүгийн асуудал дээр яг одоо төвлөрж байгаа цаг үе нэг байдаг. Одоо чиний амьдралд 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд юу хамгийн чухал вэ гэх юм бол мөнгө санхүүгийн асуудлууд. Тийм болохоор энэ чулуун татагдсан байж болно. За, бас мөн ажил, карьер одоо өөрчлөлт тийм ээ. Эднэр бол яадаг вэ гэхээр жишээ нь шинэ ажилд орж байгаа. Шинэ одоо сургууль соёлын одоо мэрэгжлээ сонгож байгаа жишээ. Энэ бүхэн чи эцсийн эцэд яг юутай холбоотой вэ гэхээр яг л ажил, карьер, мөнгө санхүү, нөгөө наран сүлжээ хурд тэр их идэвхтэй байхтай хамаатай болоод байгаа байхгүй юу? Тэр тал дээр зарим улсууд жоохон өөртөө ихтгэлгүй байгаад байгаа байж болно. Би чадах болов, би тэгэх болов гэсэн эргэлзээнүүд. Гэх жишээний манайхны одоогийн байгаа нөхцөл байдлууд сая миний хэлж байгаа нөхцлүүдтэй хэрв таарж ивэл та ордон таарж явах эсвэл одоогийн чиний байж байгаа тийм өөртөө шин зорилго тавьсан байгаа хүмүүс одооноос одоо өстой 9 сарын 1-ээс эхлээл миний амьдралд шинэ гаргамд гарлаа гэд ингээд за тэр нь эцсийн бүлэгтээ юутай холбоотой мөнгө санхүү ажил төрөл карьертэй холбоотой. За иймэрхүү нөхцөл байдалтай байгаа бол тийм боломж гэдэг юмыг хүн өөртөө бүтээдэг гэдгийг хэлэх гээд байна. Ганцхан чулуун дээр ийм их олон юм хүн ярьж болж байгаа байхгүй юу? Тэ? Боломж гэдэг юм буугаад ирдэг юм биш ээ. Өөрөө боломжийг бүтээдэг шүү гэж хэлэх гээд байна. Нөгөө санаанд чинь орсон юмыг нэг айхтрааз тааруул нөгөө тэнгэрээс нөгөө суглаанд хождгуул юм бол ер нь бол хүн боломжуудыг өөртөө бүтээдэг шүү гэж. За ийм гол утга агуулгыг агуулсан одоо сонголт сонгож гэсэн үг шүү. За манай сэтрийн чулуу сонгосон хүмүүс. За одоо үндсэн уншлагатай орно. 8 дугаар сарын өнөөдөр нэг жоохон цагт байгаа дээр нэг жоохон дэлгэрэнгүй ярьж байгаа шүү. За 8 дугаар сарын сүүлийн хоногуудын ерөнхий зөнхлөх энерги нь яг юу байх вэ? Ямар үйл явдал процессуд байна вэ гэдээ асуучих. 2 дугаар группийнхний 8 дугаар сарын үйл явдал процесс. Тэгээ сүүлийн өдрүүдэд ямар энерги зөнхөлж байна? Сая 1-р группийнх бол бүр ерөөсөө яв цавал таарч илээ. Одоогийн байгаа энерги юу хоёр нь өдрийн хоншлог хоёр бүр гайхмаар их таарч ирсэн тий. Тэгэхээр хүн яг тий сонголт хүртэл яг л тий зөвл байх юм бол дэлгэцэн мань гэлаагаад сайн ингээл харагдахааргүй байна тий. За одоохон дэлгэцээ жоохон бүтгэрүүлээд яагаад ингэж гэлаагаад байгаа юм бэ? Зөв одоо гоё боллоо. Ингээл харагдахаар байна тий. За бүгж амлалт бүгж гэдэг нь шууд утгаараа одоо зарим хүмүүс хурим найр тий гэрлэлт. За зарим хүмүүс гэрээ хэлэлцээр контракт хэлдэг байхгүй. Урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр контракт. Тэгсэн амлалт гэсэн үг шүү дээ. За дараагийн энерги нь юу гэж байна? Клоба. За жаргалын цэцэг гарч ирж байна. Энэ гэрээ хэлэлцээр контракт нь өөрөө чамааг их зарим нь гэрлэлтэн ч үж болно. Аз жаргалтай болгох ёстой урт удаан хугацааны юм байна. Гэтэл энэ фокус жоохон дундуур нь яг юу орж ирв гэдгийг жоохон харахгүй болохооргүй энерги гарч ирлээ. Дангаараа энэ гурав байжсэн бол за энэ гэрлэлт өстой айгуу гоё чамайг аз жаргалтайгаа болгоод урт удаан хугацаантай ингээм байна гэдэг нэг юм ингээ хэлчихэж болохоор байтал фокус ороод ирж байгаа байхгүй юу.
Энэ фокус ч өөрөө залжин, худал, хуурмаг, үнэн биш байгаад байгаа байдлыг илэрхийлж байгаа. Ямарваа нэг газар одоо ажил төрлийн гэрээ контракт хийх гэж байгаа бол тэр газар яг үнэн биш байгаад байж магадгүй. Тийм. Хэн нэгэн залуу хосууд ингэж байгаа бол бас яг нэг үнэн сэтгэлээ илэрхийлэх жоохон худлаа юм яваад иж магадгүй юм шиг байна. За тэгтээ асууя тийм үзрөө сайхан дэлгэрэнгүй асууя. За энэ яг юу гэлээд байна вэ? 8 дугаар сарын 3-члах сүүлийн энерги нь сүүлийн хоногуудын энерги тий яг юу орж ирээд байна вэ? Recovery гэж шүү. Let go. If you believe. Яага сонь юм гарч ирээд байна. Зөв ингэж шүү хөө. Манайхан яг юу хэлж ийн гэхээр илүү мэдээлэл цуглуулъя. Яагаад гэвэл энд нэг жоохон залжин худлаа юм гарч ирээд байна. Энэ дээр ч анхааруулж хэлж байна. Хөдөлцгөө, явцгоо. Магадгүй хэн нэгний үгэнд итгэжээ суугаад байсан бол үгүй өөрөө илүү мэдээлэл цуглуулъя. Чи өөртөө итгэх юм бол илүү мэдээллүүдийг цуглуулад яг үнэн бодит байдлыг нь олоод мэдчихэж чадна гэсэн юм ярих гэдэг байна. Хүнд найдаад жишээ нь тэр болгоод өгчөндөө бүтээчиндээ за ингэчиндээ тагчинтаа гэж жишээ нь ингэ сууж байгаа бол жоохон мэдээлэл цуглуулъя тийм. Өөрөө хөдлөё гэсэн санааг хэлэх гээд байгаа байхгүй юу? Чи болохоор за энэ ингээл бүтчих юм бол би яг ингээд аз жаргалтай болох гээд байна. Миний ажил бүтэх гээд байна гэд ингээд бодоод. Гэтэл за зарим хүмүүсийн хувьд энийг бүгж гэж гэрэлтийн бүгж гэж харах уу? Гэрээ хэлцэр гэж харах уу гэдэгт учир нь байгаа. Гэтэл олон хүмүүс сонгож байгаа учраас нэг хэсэг улсууд нь гэрээ хэлцэр, нэг хэсэг улсууд нь гэрэлтийн бүгжл байгаа байхгүй юу? Хэрэг гэрэлтийн бүгж буюу хин нэгэнд чи итгээд энэ хүнтэй л байвал урт удаан хугацаанд аз жаргалтай болчихно гэж жишээ нь ингээд бодож исэн бай. Тэр хүнийхээ талаар илүү мэдээлэл цуглуулаа. Энэ хүн чамайг жоохон хуураад байгаа гэж магадгүй шүү гэсэн л маягийн юм ярих гэдэг шүү дээ шулууханда. If you believe гэдэг. Let go гэж байгаа. Гэхээр энийг эсрэгээр би юу гэж хүлээж авч ийн гэхээр нэг итгэхэд учир байгаа гэж л тий. Нэг гоё ярддаг жоохон залжин малжин улсууд бас зөндөө байгаа шүү дээ одоо энэ цаг үед чинь. За тэр талаас нь хөзрүүд бол хийх гээд байна. 8 дугаар сарын сүүлийн энергийг, сүүлийн өдрүүдийн энергийг. За одоо шүү. Тарот хөзрүүдээс асууя. Тий. Энийг анхаарал татаад байна. Энийг анхаарал татаад байна. Энэ хоёр дээр жоохон за if you believe гэдэг нь болохоор let go хоёр дээр тийм яг юу хэлэх гээд байна вэ? Хоёрдугаар группийнхний эд баялаг ажилтай холбоотой юм гарч ирээд байна. Энергийн сонгосон чулууч нь өөрөө бас эд баялаг ажил төрөлтэй холбоотой. Өөрөө тэгэхээр та ажлын гэрээ хэлцээр хамтралын тухай хэн нэгэнд найдчаад хүлээж байгаа бол чи өөртөө итгэх юм бол илүү мэдээллийг олж цуглуулж чадна гэж чамд өөртөө чи хэлээд байгаа байхгүй. Дундын энэ зууч хэрэггүй байгаа гэдэг. Голчлын энерги нь ер нь мөнгө санхүү дээр байгаад байна. Энэ хിവэрээ итгэсэн чигээрээ байвал чи яг ингээд өөрийгөө шархлуулах гэдэг байгаа байхгүй. Цаг хугацаа алдаад дунд нь одоо нэг юм залжин нөхөр орж ирчээ чамаг магадгүй мөнгө санхүү юмар чинь хохироох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр үгүй шүү гэдэг шүү тий. Илүү мэдээллийг цуглуулна шүү гэдэг. Магадгүй энэ хүнийхээ талаар мэдээлэл цуглуул тий. Эсвэл тэр энэ хүнд найдчаад байгаа энэ ажил төрлийнхээ талаар мэдээлэл цуглуул.
Тийм. Тэгээд нөгөө эргэлзээ за одоо энэ хүндэл ингээд найдцсан энэ ингээд бүтээгээд өчхөөлгүүд тэгчхөөлгүүд ингэчхөөлгүүд тэгэл хүн хүлээгээл ингээд харцнаа сууж байгаа бол юм шиг л байгаад энэ шүү таны өөрөө чи одоогийн нөхцөл байдал. Тийм. Энийг асуу. Энэ хүн яг юу гэдэг байгаа юм. Жоохон эмхтэй нэлээд тийм одоо дайчин бүр одоо юу гэх нэг ер нь бол тэр хүн чинь найдаж байгаа хүн чинь уул нь хийгээвэл хийчихэр чадaltaй хүн гэсэн үг. Харин яг яаж вэ гэхээр сэтгэл гаргахгүй байна. Хийж өгье гэсэн хүсэл байхгүй байна гэсэн үг шүү. Энэ хүн хувь хүн нь бол уул нь үнэхээр өөрөө итгэхээс өөр аргагүй нэг тийм олон дунд нэр хүндтэй өөрийн гэсэн байр суурьтай бүтээй болгоё гэсэн юм болгочтой хүнийг та хараад хүлээгээд байна гэсэн үг шүү. Гэтэл тэр хүн магадгүй өгж байгаа юм чинь голоод тэгн ингэн гэсэн амлсан юм чинь голоод ч юм уу ерөөсөө нэг тийм хөдлөх хүсэлгүй байна гэсэн үг. Энийг дэлгэрэнгүй гаргахаар яг тэгж гаргаж ирээд дээ шүү. Тийм, яг тэгж хэлж. Тэгээ хөдөлж өгөхгүй байгаа байхгүй юу? Өгж байгаа юм чинь амлсан юм чинь нэгсэнд голж ийн гэсэн үг. Одоо магадгүй чи нэг энэ ажлыг бүтээгээд өгчвөл за нэг 10 сая төгрөг өгчээ гэдгсэн чинь тэрний төлөө тэгж хөдлөхгүй гэсэн маягийн нэг иймэрхүү энерги байгаа байхгүй юу? За эсвэл одоо нэг тий энэ ажил энэ сургуулийг минь бүтээгээд өгчих юм бол ерөнхийдөө л нэг өгж байгаа юм нь голж байгаа чамлж байгаа хүний энерги. Тэр мөнгөний тоонд хэнийг ямар ажилласаа шалтгаалаад янз бүр л байгаа шүү дээ угаасаа тийм ээ. За тэгвэл энэ дээр ер нь энэ хөөцөлдөд байгаа энэ мөнгө санхүүтэй холбоотой энэ ажил нь бүтэх юм уу гэдэг нэг асууч. Ер нь бүтэх боломжтой юм хөөцөлдөд байгаа юм уу гэдэг. Ер нь бүтэх боломжтой юм уу? Арга ивийг олох юм бол байна гэж байна. Шийдвэрийг бол тий арга ивийг олоход шинэ эхлэл чиний хүсэж байгаа юм уул нь боломжтой. Зөвхөн магадгүй энэ харьцаж байгаа хандж байгаа хүн чинь л буруу. Өөр юу ч байхгүй тийм боломжтой юм. Шийдвэр гаргацсан шинэ эхлэлийг авчирч чадна. Гэтэл энд юмны арга ивийг олох боломж байгаа. Арга ивийг нь олчих юм бол хязгааргүй боломжтой гэж бүр хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ хүн өөрчлөгдөж бүтэх ёстой юм уу? Эсвэл өөрөө хөөцөлж бүтэх ёстой юм уу гэдэг дээрээ л ирж ийн гэсэн үг. Нөгөө дундаа нэг бүтэхгүй юм оруулж чад тэрийг хараад суух биш л бол гэж хэлээд байна л да. Эсвэл зөв хүнийг сонгох, эсвэл өөрөө байх. Тэгвэл яг хөөцөлдөд байгаа юм чинь бол бүтэх боломжтой юмны талаар яригдаад байна. Тийм, ерөөсөө тэр чинь өөрт чинь гар дээр чинь яг мөнгө төгрөг бизнесийн шин санаа юу лээ? Шинэ эхлэлийг авчирд өөрөө гартаа атгаад энэ нь өөрөө тийм чиний дараагийн ирээдүйд урт хугацаанд ч бай, богино хугацаанд ч бай чамд нэгсэн хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм байгаад байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалт. Урт бай, богино бай янз янзын хугацаанд мөнгө санхүүгийн боломжийг чамд олгох юмны тухай яригдаад байгаа байхгүй юу? Тийм учраас сэтрийн сулуур сонгогдсон байна. Тийм учраас гэрэг хэлэлцээр контракт яригдчихээн. Тийм учраас энд ганцхан болохгүй байгаа юм энэ хүн энэ хандцсан байгаа хүн чинь сэтгэл гаргахгүй байх шүү гэж хэлчмаар байгаа тань тийм. За ингээд 2 дугаар группийнхний 8 дугаар сарын үндсэн зонхлох энерги ийм байна тий. Тэгэхээр манайхан энэ дээрээ хинээр яг яавал аль замаар яавал ийвэл гэл илүү дэлгэрэнгүй тодорхой одоо уншлага хийл гэж бас болно шүү дээ. Ер нь бол тий. За ингээд уншлагыг өндөрлөө. Хүзрүүдээс амар замбраагүй тавиад явцсан. За уншлага сонсонд баярлалаа. За хөөцөлдөж байгаа ажилтан амжилт хүсье. Манайхан бас их чухал юм хөөцөлдөд байгаа юм байна. Тэгээ гарц гаргалгаа зөв хүнээ олох нь чухал байна. Зөв хүнээ олохгүй за тэрүүгээр хандах уу, энэгээр хандах уу гэд одоо нөгөө юуг нь гаргаж чадахгүй байгаа дэвэл одоо хувийн уншлага авж хагаад эргэлзээ тэнэгэлзээ зөв хүнээ сонгох тал дээрээ их цаг хугацаа алдаад бодлоод ээлгөх хүн шиг яваавал яа дэмтэл гэж одоо хэлэн тэгтээ надаас заавал уншлага авах албагүй зүгээр ер нь нөгөө цаг хугацаа гэдэг юм чинь өөрөө те
нөгөө нэг ясгурчин тохоо шиг тэгэл нэг хүлээгээл хараад байгаад ах чи хэцүү байдаг үстэй тий. Тэгээ би ер нь нэлийн зоргоор хамаагүй ярьдаг хүн шүү дээ. Өг өгний сонголт Монголд бас л тий. Эвгүй гэдэг шиг тий эвгүй юм ярина шүү ер нь тий. Шодоо шударга ярьдаг хүн байгаа шүү за. За ингээд уншлаг юм тий. Зөв чихээрээ сонссон та бүхэндээ баярлалаа тий. Амжилт хүсье. Өссөн зорсон биелэх бүтэх болтугай гэж хэлж. За одоо 3 дугаар группийн уншлаганд оръё. За та эдийн сонгосон аквамарин гэдэг чулууны талаар жоохон тайлбарлаад өгье тий. Энэ маань энийг хөөхөн усан цэнхэр өнгөтэй чулуу байгаа юм. Өөртөө зөвөх гээл одоо ингээ бэлтгэцүүд авчаад төгжийг нь хийж чадаагүй байгаад байгаа юмудаа сонголтонд ашиглаж байгаа шүү ер нь бол тий. За чулуугаа тавьчихж байгаа сайхан тайлбарланаа. Ямар ордныхан яадаг чулуу вэ гэдэг. За энэ чулуу болохоор ерөөсөө 50 байдал, харилцаа холбоо. Ерөөсөө нэг ус шиг үннээ хэлэх тунгалаг байхыг илэрхийлээд байгаа шүү тий. Сэтгэл хөдлөлийн тэнцвэр энэ илүү жишээ нь энэ чулуу эд баялаг руу чиглэж исэн болвол энэ бол яг хов хүний яг сэтгэл зүйрөө өөрийгөө тайван амар амгалан байлгах. Хүнтэй харилцаа холбоо үүсгэхэд үнэн байх. Сэтгэл хөдлөлтөй байлаа гэхэд сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах. За тэгээ хэн нэг уучлж өршөөж чадахгүй байгаа бол уучлал, өршөөл, сэтгэлээ нээж үннээ ярих тухай тэрэнд нөлөөлдөг чулуу гэсэн үг. За тэгэхээр айгу чухал утгатай. Нэг цэвэршүүлдэг тийм аквамарин гэдэг чулуу яадаг вэхээр усны энерги байхгүй усны энерги. Ус яадаг вэ бүхнийг цэвэрлэдэг. Тэ? Бүхнийг ариусгадаг, бүхнийг умдаалдаг. Тэгээ юу үнэн ус үнэн шүү дээ угаасаа. За ийм утга учиртай чулуу. За энэ чулуу нь өөрөө болохоор яг ямар орднуудад илүү зохицдог вэ гэлдэх юм бол яг л нэг усны энергитэй ордууд тий? Загас, хилэнц, хумах, мэлхий. Одоо манайх нэг ордоор яривал энэ чи чулуунууд их ойлгомжтой байгаа шүү дээ. Тэр гал энергитэй, энэ усны энергитэй гэдэг. Тэгэхээр ер нь өөртөө ээлтэй эвэлтэй чулуунуудыг зүүхийн утга учирыг яриад байгаа. Чи бид нар чи төрсөн өдрийн төөрөг зурхаандаа захирагдчих амьдарч байгаа улсууд шүү дээ ер нь бол. За гих жишээгээр энэ бас хүний долоон хүрдний хоолой хүрднийг тэтгэнэ гэсэн үг. Хоолой хүрд. Өөрийн бодол мэдрэмжээ худлаагүй үннээр нь илэрхийлж хүнтэй ойлголцох чадварыг тэтгэдэг гэсэн үг. Хүн чинь нэг үннээ ярих гэдэг чинь бас асар том одоо авьяасч байх үү тий одоо юу шүү дээ зориг шүү дээ тий. Тэгээд хүмүүс ихэвчлэн бүр өөрөөсөө төөрчсөн өөрийнхөө үннийг ч мэдхээ байцсан явж идэг шүү дээ ер нь. Жүжиг тоглож явсаар байгаа тэр тусмаа монголчууд бүгдээрээ жүжигчтэй. Үнэн ярьдаг хүн байхгүй, итгэх хүн байхгүй хэцүү шүү дээ. За тийм болохоор энэ дээр яг үнэн сэтгэлийн илэрхийллийг гаргаж чадах хоолой хүрдийг дэмждэг ийм чухал чулууг сонгож манайханд. За тэгэхээр энэ чулууг энергийг яаж ашиглах вэ гэдэг тал дээр нэг ярив. За яаж ашиглавал энэ чулууны энергийг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж чадах вэ гэхээр хин нэгэнтэй яг чин сэтгэлийн яриа өрнүүлэх үед чулууга зүгөөд явна шүү дээ. Ядаж л чулуун бүгжөө зүүчих шүү дээ тийм ээ. За тэгээд гэр бүлийн доторч бай, найз нөхдийн хооронд ч нэг харилцааны асуудал нэг ойлголцож өгдөг нэг юм байгаа шүү дээ тий. Ойлголцох гээд ярилцахаар л одоо нэг ойлголцохгүй дуусчдаг. Ойлголцох гээл тэгэхээр л хэр улмаргаан болчдөг нэг тийм хэцүү. За тэгээд сэтгэл хөдлөл ихтэй байгаа үед өөрийгөө тайвшруулах. Энд чи өөрөө нөгөө ус чин дөлгөөхөн тэгээд нэг тайвширдаг байх нь энэ чулууг хэрэглэснээр. За тэгээ хэлэх гэсэн үгээ нэг гоё илэрхийлээд хэлж чаддаггүй үед хоолон хүр таалттай байгаад байна гэсэн үг шүү. Ер нь бол хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй байна гэдэг чинь. Хүнд өөрийгөө ойлгуулж чадахгүй байна гэдэг чинь ер нь хоолон хүр таалттай байгаа яг энэ л илэрэл гэсэн үг.
За тэгэхээр хоолой хүрдийг дэмждэг, саяын хэлсэн болгоныг тэтгэж өгдөг ийм утга учир бэлэгдэлтэй ямар ордныхон зохицох вэ гэдгийг хэлсэн. За, ийм чулуунууд байна. Нэгсэндээ зөөлхөн нэг ширүүн дөрөвнийг хэлэх байгаа. Маш зөөлөн боловч үнэн яг л одоо нэг ээж хүний сэтгэл байдаг үсттэй. Үнэн хэрнээ зөөлөн. Хичнээн нөгөө нэг хатуурч байгаа юм шиг бол цаана зөөлөн байж л байдаг. Тэгсэн хэрнээ үнэнч. За нэг ийм гоё энергитэй чулуу гэсэн үг байхгүй юу? Байгаль энэ бүхнийг бидэнд одоо бүтээгээд өгсөн байгаа байхгүй юу? Гэтэл бид нар энийг яг амьдралдаа хэрэгтэй тустай цаг үед нь ашиглаад явах юм бол одоо хүнд ээлээ өгдөг л болж таарч байгаа. За ингээд ийм их чухал чулуунуудыг манай 3 групп өнөөдөр ингээд сонгочээ тийм. За чулууныхаа талаар ингээд үндсэн мэдээлэл юмыг өгчихье. За тэгээд одоо 8 дугаар сарын сүүлийн хоногуудын үндсэн одоо юуны тухай ярив. Одоо ямар энерги зонхолж юу орж ирж байна вэ гэдэг талаар. За 3 дугаар групп 8 дугаар сарын сүүлийн хоногуудад ер нь ямар энерги зонхолж байна, ямар үйл явдал процесс зонхлох вэ гэдэг зэт. Бөөн асуудлууд байгаа юм шүү манайхаа. Өстө нэг ажил асуудал энерги бол зүгээр бөөнөөр алийг яах вэ дээр ирсэн юм уу тий. Хүзрүүд маань бөөнөөрөө гарч ирэх гэж оролдож шүү дээ одоо. За энэ одоо гялаагаад энийг сайхан бүдүүрүүлнэ. За хүүхдийн хичээл сургууль за гэр орон байр сав гэхдээ хүүхдтэй холбоотой маань үнэнч байдлын тухай за энэ бас зарим талаараа мал амтныг ч илэрхийлж байна. Мал амтан хөдөө орон нутаг хадлан бордоо зарим нь үр хүүхдийн сургууль соёл үгүй ерөөсөө юм аргагүй тийм учраас тэр хүзэр бөөнөөрөө гарч ирэх гээд одоо яаж энэ өдрүүдэд бүгдийн зэрэг амжуулах вэ гэж одоо ааг амсгаагүй зарим нь хүүхдийнхаа нүүдэл суудал гэр орны асуудал тийм зарим нь болохоор хүүхдийн хичээл сургууль орохдоо холбоотой мэдээж л аав ээжүүсүүд бүгдээрээ тийм байгаа бах тийм ээ. Өмнөх 2 групп төр тэгж гарч ирэхгүйсэн зөвхөн танах төр тэгж гарч ирнэ. Энэ үнэнч байдал мал амтантай холбоотой зөвхөн мал амтан ямар учиртай тийм нүүдэл суудал хэрэгэлзээ тэнэгэлзээгээр дүүрсэн л явна да манайхан заа. За энэ их олон асуудал гарч ирээд байгаа учраас тийм ээ энэ яалтгүй араа хүүхдийн хичээл сургууль хаан сургах уу яах вэ их үгц явж байгаа байхгүй юу. Эрдэм номтой холбоотой. Зарим нь амьдрах газартай холбоотой. За одоо аргагүй дээ яг л энэ цаг хугацааны ийм л болсон юм болохоор нөгөө цаг үеэ мэдэрнэ гэдэг шиг хүзрүүч бас үннийг л хэлж байна тий. За тэгвэл энэ асуудлууд ерөнхийдөө манай 3 дугаар группийн дээр тийм 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд энжелсүүд ер нь яг юу гэж хэлэхээр вэ? Энжелсүүд юу хэлж байна энэ? Yes л гэж байна. Ерөнхийдөө тийм. Yes за юу yes юм? Ask for help from others гэн. Бусдаас тусламж гуй гэж шүү манайхан. Өөрөө бүхнийг ингээд нэг амжуулах ганцаараа самгардаал тэнд гүгээл бүрөөсө толгой дээр нь хамаг юм орчод байгаа улсууд байгаах. Зарим хүмүүсээс тусламж гуй. Тэрийг нь би хий, цэрийг нь чи хийгээд ингээд тусламж гуй. Би амжихгүй байна. Тэгээд өгөө ингээд өгөө гэдээ бас үннийг хэлэх нь шүү дээ тийм. За нөө нь болохоор юу юм? За. Одоо нэг ингэж л да. Одоогоос цөөхөн хоног цөөхөн сарын дотор бүх одоо мөнгө төгрөх санхүүгийн асуудал магадгүй ингээд олон юм зэрэгцээд ирэх мөнгө төгрөх санхүүгийн асуудал дээр жоохон хэцүү санагдаад яваад байгаа юм шиг байна. Тэгэнгүүт цөөхөн сарын дотор
Хаашт ингээд нэг орлого мөнгө төгрөг ороод ирнэ гэдэг. Одоо ингээд баахан асуудал давхцсангууд гэр орны асуудал, үр хөвгтийн асуудал, сургууль соёлын асуудал гингүүт нэлээд самгардаа байгаа ах. А гэтэл бусд хүмүүсээс тусламж ав. Магадгүй мөнгө төгрөг санхүүгийн тусламж ав. Удахгүй цөөхөн сарын дотор гэж байгаа. Цөөхөн сар гэдэг чинь 1-2 сарыг л илэрхийлж байгаа шүү. 1-2 сарын дотор эд баялаг мөнгө төгрөг орж ирэх боломж шансууд зөндөө гарч ирнэ гэдэг аахгүй. Яг одоо шигэ бүх юм байхгүй гэсэн үг байхгүй нөө гэж. Яг өнөөдөр шигэ бүх юм байхгүй учраас нэг өсөндөө санаа зовлтгүй хүмүүсээс тусламж авчих эргээд болно штэ гэсэн маягийн юм яриад штэ над үзрүүд ч одоо тий. Нөгөө хүнээс тусламж авах дургүй хүмүүс байгаа хэл та. Магадгүй хүнээс ч гуйж үзээгүй яг байгаагаараа л өөрийнхөө бүгд нь болгоол явдаг. Тэгэл болохгүй л одоо энд бүрээстэй гүгээд самгардаал хамаг юм толгой дээр нэрцэн л байгаад байгаа юм шиг байна шүү дээ ер нь. За тэгвэл тараад хөзрүүдээс жоохон асууя. Тий. Тараад хөзрүүд юу хэлэх нь вэ? Энэ нэг эргэлзээ. Энийг нэг асуугаад та. Энэ үнэнч байдал. Энийг нэг асуугаад та да. Сургууль соёлоо солих уугүй юу гэдэг дээр эргэлзээд байна уу? Ажил төрлөө солих уугүй юу? Эндээ үнэнч үлдэх үү? Эсвэл одоо сольчих уу гэд эргэлзээд байна уу? Энийг нэг жаахан дэлгэрүүлээд асуучмаар юм байгаад байна. Окей. Дог яг юу илэрхийлж байна? За. Оохоо. Айгу санаа зовнил байгаа юм байна. Энэ харьцаа холбоогоо дуусгах чухал хэн нэгнийг шархлуулчих болов гэсэн санаа зовнил нэгдүгээрт. Хоёрдугаарт өөрөө энэ чигээрээ үнэнч үлдэх гэхээр өөрөө шархлаад байгаа нэг хэсэг хүмүүс. Магадгүй энэ хүүхдүүд ч байж болно, ажил дээр ч байж болно. Нэг том хүнгээ шархалдаггүй гэсэн үг биш, нэг хамт олон дотор тохирохгүй нэглэхгүй бол тэг шархалтай штэ. А тэгэхээр энэ яг ажил төрөл энэ бол хувийн амьдрал биш вэ шүү. Ер нь бол ажил төрөл хүүхдийн сургууль соёлтой холбоотой. Энэ чихэр нь үлдээчихээр магадгүй одоогийн хүүхдүүд чинь айхтар болсон чинь хүүхдийг мэн дээрлэхэд ингээд яачих болоо. Өстө болон чахчих болоо гэд. За ажил дээрээ байсан ч гэсэн өөрөө энэ чигээрээ үнэнч үлдэх гэхээр одоо байсан чигээрээ ажилдаа үлдэх гэхээр зарим хүмүүсийг шархлуулах асуудал гээд энэ дээр аюу эргэлцсэн. Одоо энэ хараа эргэлцсэн. Яг замын голд байгаа байхгүй. Хуучин эндээ үлдэх үү, шин замыг сонгох уу гэсэн. За тэгвэл энэ дээр хөзөр юу гэж зөвлөхийг нь асуучлаа тий. Хөзөр тийм үлдэх нь зөв үү? Шин замыг сонгох нь зөв үү? Манай хэд бол ерөөсөө шийдвэрээ гаргаж чадахгүй болсон байна тий. За үлдэх нь зөв үү? Яа, үлдэх ер нь дэмий юм байна да үнэ. Хэвээ нэг чөтгөрийн тойрогтой үлдэнэ гэдэг шиг. Болж өгвөл шин замыг сонгох нь зөв байна уу? Тийм байна. Одоо энэ хүмүүсийн өрсөлдөө маргалдаан ингээд өвөл ойлголцол хизээ дуусгал хизээд яа тэгээ гайгүй болчих болов гэдэг нэг юм хүлээлт үсээд тэгээ тэр нь өөрийг чинь ингээд шархлуулаад авах боломжтой учраас хөзрийн хэлж байгаа юм яг юу гэж юм гэхээр шин замыг сонгохыг чинь хэлээд шүү. Эргэлзээг чинь арилгаж. Шин замыг сонгох. Ерөөсөө хин нэгнийг шархлуулдаг өөрийгөө ч эсвэл хин нэгнийг ч шархлуулдаг ийм харьцаа бол угаасаа явцгүй байхгүй юу? Тийм энэ хизээч эргээд энэ хуучин нөхөрлөл шиг хуучин харьцаа шиг юм гоё болохгүй илэрхийлж шүү. Ер нь бол тэр хэрэг тэгж эргэлзэж байгаа бол одоо боломжн дээр нь зөвхөн шин сонголтоо хийчээрэй л гэж хэлчихээр юм гарч иж байна да. За өөр энэ бол ойлгомжтой юм байна. Энэ үнэн чинь нохотой холбоотой энэ асуудал. Энэ бол бас хөөрхөн санаа зовоос асуудал энэ. Хэрвээ энэ хүүхэд чинь байгаад хүүхдийнхээ сургууль соёлыг солих уу, яах уу, хуучинд нь үлдчихвэл гайгүй болчих болов гэд ингэж бодож байгаа бол үгүй шүү. Хүүхдээ солих шаардлагатай юм байна.
хүүхдийг ч юмор шархлуулаад дэмий байхаар байна. Шинэ орчинд хүүхдийг аваачихгүй бол одоо өстэй жинхэнэ онцгүй айгүй тийм хоорондоо тийм нэг чөтгөрийн тойрогт холбогдсон хүүхдүүд хүртэл тийм байдаг штэ. Би энийг дээрлэхэж яаж махаараа бүр том хүмүүсээс ч 7 дор ухаан хүүхдүүдийн ухаан чинь хэцүү юм байлээ штэ тий. Тэгэхээр энэ дээр бол ерөөсө хүлээлт хэрэггүй гайгүй болчих болов гэж бодох хэрэггүй шүү манайхаа тий. Эсвэл өөрөө нэг сонгох гээд бас тэгж байгаа бол бас зүгээр л соёл тий. Хуучин сайхан цаг үеийг эргэж ирэхгүй тий. Шинэ газар шинээр амьдрэх гэдэг шиг юм болоод энэ шунаа ч тий. За өөр нэг онцгойлон санаа зовох юм ерөөсөө л ажил төрөл тэр хүүхдийн сургууль соёлтой холбоотой гол анхаарах юм дээр тэгж орж ирж байна. Өөр эндээс нэг асуучхаар санаа зовмоор юм тий. Энэ бол эргэлзээ байгаад байгаа юм чи энэ эргэлзээг арилгахын тулд солигчж байгаа байхгүй тий. Өөр анхаарал татах юм нэг гайгүй дээ тий. Эд баялаг мөнгө төгрөг санхүүтэй холбоотой юм удахгүй сайжирна гэж байгаа байхгүй юу? Тэгээ тун удахгүй ойрын 2-3-7 одоо сар юм уу? Тий 2-3 сарын дотор ингээд сайжирчна тийм болохоор санаа зовлтгүй гэж хэлээд байгаа шүү заа. За энэ дээр өөр нэг ухаа цааш нэг ингээд эргэлзээ тайлах гад үзээд байх юм нь ер нь гайгүй юм байна. Тэгээ манай хүн бол их ажилтаа ганцаараа ингээд бүх асуудлыг шийдэх гэж жоохон ингээд тэгээд яваан байна. Тэгээд тийм болохоор хүзрийн хэлж байгаа зөвлөгөө бол тий хүмүүсээс тусламж ав. Мөнгө санхүүгийн ч байсан тусламж ав. Ганцаараа амжихгүй байгаа бол бас хүмүүсээс тусламж ав гэдэг байгаа байхгүй юу? Энэ нэг нөө гэсэн юм би зөв тайлж гин үү гэж асууч да. Тийм. Ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээд байгаа байдлыг чинь хэлээд байна л да. Тийм. Тэгээ сая шийдвэр гаргах юмыг чинь энэ дээр бол гаргаад өгсөн. Тэгэхээр эргээд сайхан сэтгэл гаргаад ингэж бодоод байгаа байхгүй өөр юу гэж бодож байна гэхээр эргээд сайхан сэтгэл гаргаад хин нэгний тухай бас өөр эргэлзээ орж тэр эрэгтэй хүний тухай шүү. Эргээд сайхан сэтгэл гаргаад одоо туслах байлгүй дээ. Тэр ингээ болгоод өгчих байлгүй дээ гэд хин нэг юм эрэгтэй хүний талаар бодоод байна. Магадгүй хүүхдийнхээ эцгийн талаар ч юм уу. Магадгүй найз залуугийнхаа талаар ч. Магадгүй аавынхаа талаар ч мэдэхгүй шүү дээ. Ер нь нэг эрэгтэй хүний талаар. Тэр сайхан сэтгэл гаргаад туслаад өгөх байлгүй дээ. Тэгээ болчих байлгүй дээ гэд тэгсэн хэрнээ эргэлзээд тэгхгүй бол яана гэд эргэлзээд байгаа байхгүй юу? Тэгвэл энэ хүн үнэхээр туслах юм уу? Нүуний хүлээх харах хэрэгтэй юм уу? Хүзрийн хэлж байгаагаар бол өөр хүмүүсээс тусламж ав гэдэг байгаа байхгүй юу? Тэр нь энэ хүн мөн үү? Яа. Хөзөр юу хэлж ийн гэхээр зөвхөн өөртөө найдахыг хэлж шүү ер нь бол. Энэ хүн тийм амар сэтгэл гаргаад энэ хүн өөрөө чинь бодоод эргэлзээд хүлээгээд харцнаа тагаа шиг юм баг байхгүй гэж хэлэх гээд байна шүү дээ Хөзөр. Энэ харьцаатай энэ хүнийг энэ сайн сайхнаар боддог энэ асуудлыг бол баг тий дуусгах хэрэгтэй юм шиг. Чамайг өөртөө магадгүй энэ группийг маань эмэгтэйчүүд ээжүүд их үзэх гэдэг юм шиг байна ер нь. Тэгэнгүүт чамайг өөртөө дүүрэн итгэлтэй байх. Энэ хүнээс янз янзын сэтгэл горддог нь өөрөө баг ингээд чамайг эргэлзүүлээд ингээ урагшлуулахгүй ингээд байлгаад байдаг. Өөртөө итгэх итгэлээ чинь байхгүй болгоо байлгаад байдаг тухай яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүнд нэг айхтар эргэлзээд тийм итгээд нэг цаг хугацаа алдаад байлгүй баг өөр хүмүүсээс тусламж авах гэж хэлээд байгаа юм шиг байна шүү өөрөөсөө. Магадгүй нэг хичээл сургуульд олгодог нь өөр хүүхдийн эцэг мэцэг одоо юу гэдэг ингээд байгаа штеп хүний амьдрал зөндөл юм байгаа юм чинь. За тэгэхээр аав нь тэгээд өчхөлгөө эцэг нь ингээд өчхөлгөө гэж бодож байгаа бол
Энд нэг хүлээлт үүсдэг, чамааг шархлуулдаг. Тэгэл нэг тодорхойгүй байдлуудыг ингээд үүсгэж чад ингээд өөрийг чинь эргэлзүүлээд байлгаад байдаг хүнээс бол нэг айхтар юм хүлээгээд хэрэггүй юм шиг хэлээд байгаа байхгүй юу? Яг ойрын хугацаанд тийм. Энэ нэг мөнгө төгрөг баялаг орж ирэх замыг нь сонирхмоор юм байна. Магадгүй энэ хүн чинь одоо биш ч гэсэн цөөхөн сарын дотор эд баялаг өгөх гээд байгаа хүн энэ мөн үү гэж асууя да одоо тий. Бас ухаатай байл ингээ асуултаар зөндөө гарч ирдэг л дээ угаасаа. Энэ хүлээлт үүсгэж байгаа энэ хүн эргэлзээ үүсгэж байгаа энэ хүн энэ эд баялаг мөнгө санхүү цөөхөн сарын дотор өгөх хүн мөн үү? Энэ хүн мөн үү? Дандаа эргэлзүүлнэ. Энэ эргэлзүүлэх бүр хамгийн тэнэг шүү дээ. Ерөөсөө хүнийг урагшлуулдаггүй. Гэр бүлийнхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө хөдлөх байлгүй дээ. Гээл эргэлзээд байдаг. Одоо орлого мөнгө нь бага байгаа ч гэсэн тийм одоо орлого мөнгө нь бага байгаа ч гэсэн мөнгөтэй болохоор ингээд яах байлгүй дээ гэл ингээл яг л нэг юм байгаад байна л да солихгүй чи. Ястай нэг өгийг гэвэл ганцаасаа гэдэг шиг өгийг гэвэл байгаа л хүн байгаа аахгүй юу? Ер нь бол тийм. Заавал тэр цаг хугацааг 23-7 хоногийг хүлээгээд байх юм байхгүй энэ хүн өгийг гэвэл ерөөсөө өгөхөр л хүн байна тийм. Тэгээд энэ хүн ч юм уу юм байна гэж хэлмээр байна. Хэрэгтэй цаг үед нь тэр хоёр тийм. Ер нь л энэ хүүхдүүдийн эцэг мэцэг нэг тийм л хүн байх шиг байна дөө угаасаа. Тэгэл өөрөө болохоор юу гэж бодоод байна гэхээр тех болов ингэх болов энд итгээд байж байвал ингэх болов гэл аль сайхан сэтгэлээр мэдээж тэхлэлгүй дээ гэж нэг бодоол эсвэл техгүй л яана гэл ингээд эргэлзээл ингээд байна. Мэдээж энэ нэг тэр нь болохоор чи өөрийнхөө төлөө биш нөр хүүхдийнхээ төлөө байгаад байна л та угаасаа л тий. За тэгэл мөнгө өгчих юм бол сургуулийн сольчмоор байдаг. За өгөхгүй бол ядаа яана гэл ингээл яваад байгаа гэсэн үг тий. Тэр нь магадгүй чамайг зүрийн үйлж инэхэр эхлээд ойрын хугацаанд бусдаас тусламж ингээд нэг аав гэдэг чинь энэ хүн туслана л гэсэн санаа юм байна. Тэгэхдээ өнөө маргаашгүй биш байж магадгүй нэг энерги гарч ирээд байдаг. Ойрын 1-2 сараас гэдэг аахгүй ямар сонио. Тэгээд тэр хооронд чамайг магадгүй өөр тусламж аваад тэгээд юма хэрэгжүүлсэний дараа нэг энэ хүн 2-3 сарын дараа ч гэдэг юм те. Боломж нь орж ирнэ гэсэн маягийн юм яриад дээ шүү манайхаа. За ингээд яг нэг хувийн уншлах шиг их чиглэж явлаа. Тэгээд энэ нь болохоор энэ цаг хугацаатай холбоотой болоод ингэж орж ирж байгаа шиг байна те. Тэгэхээр тий хүзрийн энэ нэг чулууны энергитэй холбоод ярихад энэ дээр саяын уншлагатай яг яаж холбогдож ийнэ гэхээр айгүй гоё сэтгэлээ ойлголцож үннээ ярилцаж нэг ярьж чаддгүй бол үннээ ярилцаж за нөхцөл байдал яг юм байна. Тийм байна, ийм байна гэд ингэж нүүр тулж ингээ нөгөө сэтгэлээ илчилж бодож байгаа санаж байгаагаа чөлөөтэй илэрхийлж ярилцах тухай яриад байгаа юм. Тийм учраас та энэ чулууг сонгосон болж таарад байна шүү. За тэр нэг эргэлзүүлээд байгаа хүнтэй сэтгэлээ нэгээд хоолон хүрдэ ажиллуулад яар гэдэг байгаа байхгүй юу тий. За тэгээд нэг ярьж чаддгүй чи нэг итгэлгүй байгаад байдаг бол чулууны энерги ашиглаад яргээд байгаа байхгүй тий. Тэгээ дараа нь жинхэнэ сайн чанарын чулуунууд олж аваарай за. Түүнээс биш чулууч нь айгүй олон зэрэглэлтэй байдаг шүү яг үнэ хэлгээд тий. Чулуу гэж байгаа нууд боловч чулуунуудын зэрэглэл гэж бий. Хүнд ивэл өгөх энерги жинхэнэ байгаль хараа чулуу гэсэн. Байгаль хараа чулуунууд тийм амар гялалцсан гоё байдгүй. Байгаль дээр нэг амар гялалцсан гоё юмнууд байдаггүй шүү дээ байгаль. А гэхдээ яг эрт хүч энерги нь яг ямар байдаг вэ? Байгалийн чулуу бол байгалийн чулуу байдаг байхгүй юу? Тэр нь зэрэглэлээс шалтгаалаад өнгөлгөөнөөс шалтгаалаад үн ханшин тогтчихэдэг юм аа гэд энэ бол зүгээр мэдээллийн чанартай та хэдтэй дуулах чи тий. Тэгээд тэр үед сайн зэрэглэлийн сайн чанарын чулуунууд лайвдад эхлэхэр тэндээс одоо тэгэл гоё чулуунууд олж аваад амьдралдаа хэрэгэлж сурахгүй юу дөө манайхан. Би одоо харалтаа ингээд
Энэ группийн уншлага дууссан тийм ерөнхийдөө ойлгомж. Хувилгаан чулуу, яван болорч чулуу яагаад эднэр ингээ хооронд зогцохгүй ч байсан хамаагүй зүгээд энэ нэг олон юм дуртай уншигл байгаа шүү дээ. Ер нь бол нэг ялкны юмуд нэг ярилын чимэглэл зүйцэн амтан шиг. Гэхдээ хүсэл нь тийм болоод зүүж байгаа биш. Чулууны энергийг над хэрэгтэй байгаа учраас зүүж байгаа шүү. Одоо хувийн уншлах хийж дотоод 100 сая дуу хоолойгоо сонсоход эднэр маань хэрэгтэй байгаа учраас тэр шинтэг. За ингээд манай 8 дугаар сарын тий сүүлийн уншлагыг хүлээж авсан та хэдтэй амжилт. За сэтгэлийн ямар амгалан. За энэ зовоогоод байгаа энэ олон асуудлууд нь гоё хурдан цэгцрээд тий. Тэгээ ер нь бол санаа зовлтгүй юм байна штэ тий нэг. Жохон цаг хугацааны зөрөөл гарч байгаа шүү. Яг өнөө маргааш биш ч гэсэн цаг хугацааны зөрөөл гарч байгааг хэлэх үзүүрийг илэрхийлж байна. За ингээд сайн сайхныг хүсье. Уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай.